тэмцэх үндэсний хөтөлбөр гэдэг маань эдгээр үндэснийх учраас гэхдээ энэ маань ерөнхий байна гэсэн үг биш л дээ. Тийм учраас энэ өөр их тодорхой хөтөлбөр байх хэрэгтэй гэж бодож байна. Тийм нэг 2-3 юм асууя. Нэгдүгээрт хэрв энэ үндэсний хөтөлбөрт одоо жишээлбэл улсын хурал ийм төвшөнд авилгалын эсрэг үйл ажиллагаа явуулах ямар заалтууд үндэсний учраас ямар заалтууд орсон бэ гэсэн нэг юм асуулт. Хоёрдугаарт энэ авилгалтай тэмцэх газрын өөрсдийн ажилтнууд дээр нь цагдаа, шүүх, прокурорын ажилтнуудын хуулийн эрх зүйн мэдлэг төдийгүй хамгийн гол нь эдийн засаг санхүүгийн мэдлэгийг дээшлэх талаар ямар заалтууд орсон. Бодит амьдрал дээрээс харахад бол тэр талын мэдлэг их дутуу байснаас болж хэргийг бол одоо бас буруу шийдвэрлэгч гэдэг юм уу. Анхан шатны эдийн засаг санхүүгийн ойлголтгүй тийм зүйлүүд харагддаг л да. Тэгээ энэ талаас нь ямар хөө одоо тодорхой заалтууд орсон юм бэ гэсэн ийм асуулт байна. Тэрний дараа авилгалтай тэмцэх энэ институт одоо жишээл авилгалтай тэмцэх газар энэ бие даасан хараа тус байдал нь одоо энэ үндэсний хөтөлбөрт яаж хангагдсан юм? Тэнтэй холбогдуулаад ямар хуулинд ямар хөө өөрчлөлт оруулах нь зүйтэй юм бэ? Өнөөдрийн байдлаар улсын хурлын одоо улсын хурлд ажиллаад тайлбарлаад авилгалтай тэмцэх газар бие даасан хараа тусаар ажиллаж ийнэхэд бол хэцүү. Энийг бол одоо олон нийтийн судалгаа тийм ч учраас сүүлийн гарсан олон нийтийн судалгаагаар бол одоо энэ талын асан болоод ч гэдэг юм энэ авилгалтай тэмцэх газрын талаар бас нэг жоохон өмнөх үзүүлэлтүүдээс буурсан тийм зүйл гарсан байлаа шүү дээ. Тэрний дараагийн асуудал бол маш чухал асуудал. Улс төрийн хүрээнд дэх авилгалгаас гадна эдийн засгийн хүрээнд дэх авилгал бол одоо энэ авилгалтай тэмцэх үйл ажиллагааны маш чухал нэг хэсэг байх ёстой. Тэгэхээр эдийн засгийн хүрээнд авилгал яаж гардаг гэхээр засаглалын илүүдэл буюу засаг энэ эдийн засгийн амьдралд хит их оролцсоноос болоод хүнд суртал үүсгээд тэрнийгээр нөгөө рент олох, ашиг олох, нэмэлт ашиг олох ийм механизмыг албажуулаад засгийн газрын тогтоол, улсын хурлын тогтоолч гэдэг юм уу ингээд ийм зүйлүүд гарчдаг. Тэгээ энэ талаас нь ийм учраас энэ дээр нөгөө нэг нь авилгал өгдөг, нөгөө нь авилгалыг авдаг энэ талууд байгаа цагт бол бизнесийн орчинд, эдийн засгийн орчинд иймэрхүү хүнд сурталыг агуулсан, засаглалын энэ илүүдлийг агуулсан ийм систем, механизм тогтчвол авилгалтай тэмцэх ажил маань их үр дүн муутай болчиход байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсад одоо жишээлбэл бизнесийн орчин сайжрах тутам л авилгалын тухай төсөөлөл бизнес эрхлэгчдийн дунд төдийгүй иргэдийн дунд эерэг болох ёстой. Одоогоо жишээлбэл одоо энэ засгийн газрын түүц машин ажиллагаанд орсноор бол олон үйл ажиллагааг хялбаршуулснаар энэ асуудал дээр одоо жишээл иргэдийн санаа бодол бол эерэг болж эхэлж байна. Бизнес эрхлэгчдийн дунд одоогоор тийм хүлээлт бол байж байгаа болохоос биш яг бодиттой гарцсан юм алга байна. Энэ талаас нь бодож энэ хууль энэ үндэсний хөтөлбөрт тодорхой заалтууд орсон уу гэсэн ийм л зүйл байна. Ийм асуултууд. Баярлалаа. Өнөөдөр зөвс хариулъя. За, гишүүний асуултанд хариулъя. За, улсын хурлалтай холбоотой асуудал бас тусгагдсан. Мэдээж хэрэг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд голлох, үүрэг оролцох ачаа өрх газар мэдээж Монгол улсын их хурл байх хэвээр. Энэ бол ард түмний төлөөлөлд утгаараач үндсэн хуулийн зарчим талаасаач. Тэгээд бол улсын хурлын зүгээс бол юу гэж оруулсан гэхээр энэ хөтөлбөрийн үндэсний хөтөлбөрийн биелэлтэнд хяналт тавина. Хөтөлбөр тусгагдсан хууль тогтоомжуудад холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах, шаардлагатай шинэ хуулиудыг санаж батлуулах. За, улсын хурлын холбогдох байнгын оронд үндэсний хөтөлбөрийн тайланг, жил бүрийн тайланганд үнэлгээ дүгнэлтөх, хэлэлцэж дүгнэлт гаргах, байнгын оронд гаргасан санал дүгнэлтийн мөрөөр холбогдох арга хэмжээ авах, энэ чиглэлээр ажил зохион байгуулах, тэдгээрийнхээ үр дүнтэй улсын хурал дээр танилцаж холбогдох чиглэл өгч гэдэг ингээд нэгэнт улсын хурлын хөтөлбөрийг батлан гаргах учраас энэ хөтөлбөрийнхөө биелэлтэнд эргээд хяналт тавьдаг энэ механизмуудыг бол оруулж өгсөн. Тэгээ энэ дээр бол
шаардлагатай зүйл байвал нэмэх шаардлага байх. Гэхдээ миний бодлоор бол энэ бол үндсэн гол юм нь орцсон. Өнөөдөр хууль эрх зүйн орчинд нийцүүлээ явж байгаа чинь энэ бол бүрэн болцоотой болов гэж харж байгаа. За дээрэс нь хоёр дахь асуудал тэр авилгалтай тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа энэ хууль зохиолох байгууллага албан агчдын санхүүгийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхтэй холбоотой ойлголтод хуулийн гинэ хөтөлбөрийн төсөлд бол тусгагдсан байж байгаа. Гэхдээ энд тусгайлан санхүүгийн гэдэг томьёол байхгүй боловч энэ мэргэжлийн болох чадварчуулах энэ орчин үеийн ялангуяа энэ санхүү эдийн засгийн орчин нийцэж ажиллах тийм хэмжээнд бэлтгэж болсон хүчний бэлтгэх тал дээр нь бол анхаарч ажиллах чиглэлийн юмнууд бол нарийнсан залтад нэлээд олон тусгагдсан байж байгаа. Мөрдөн байцаагч нарын ч гэсэн энэ чиглэлийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлж чадсан юмнууд сургалтын юмнууд бас байж байгаа. Стратегтэй энэ чиглэлээр бас тусдаа бид бас стратегтэй болох асуудлуудыг бас оруулж өгсөн байгаа. Та бол хэлцэх явцнаас нэмж болох хаа шаардлагатай гэж үзэж байгаа. За бизнесийн салбар эрх зүйн орчныг сайжруулах ялангуяа авилгатай тэмцэх чиглэлээр ялангуяа эдийн засгийг тэлж байгаа үед тэрийгээ дагаад эдийн засгийн асуудал эерэг болох талын юмнуудыг бол бас оруулж өгсөн. Энэ дээр бол хөтөлбөрийн 4-ийн 3 дээр бүхэлдэн бүлэг болго оруулсан. 4-ийн 6 дээр бас энэ юутай холбоотой ялангуяа бизнес салбарын авилгалтай тэмцэх чиглэлийн асуудлуудыг ил тод байдалтай холбоотой авилгалын эрсдлийн бууруулахтай холбоотой асуудлуудыг чөлөөт өөрчлөлт боломжуудыг хангахтай холбоотой асуудлуудыг нь тусгаж өгсөн байж байгаа. Гэхдээ мэдээж хэрэг энэ хөтөлбөр гарснараа дангаараа гараад асуудал шийдэгдэхгүй. Энэ хөтөлбөр гарсны дараа холбогдох хуулиудад нь шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүд нь орж ирээд энэ чиглэлээр төрийн байгууллагууд холбогдох үүрэг ажлыг хийж энэ хөтөлбөр банаас бүтэн болох юм аа. Бүрэн дүрээр хэрэгж болцоотой болох юм аа гэдгээс хэлхэн зүйтэй хаа гэж бодож байна. За сүүлд нь таны хөндөдөөсөн асуудлууд бол бас тэр нэг наривчсан байх энэ ерөнхий биш тусгагдсан гол асуудлууд бол байгаа. Ялангуяа ажлын төлөвлөгөөтэй холбоотой асуудлууд бол тусгагдсан байж байгаа гэдгийг хэлж байна. Тэгэд их хурлаар нэгд хэлцсэн шийдэгдчих юм бол энэний дараа бол бас анхны хэлцүүлэгтэр зарим томьёолуудын илүү нарийн тодорхой болох, илүү детальны болох жоох ерөнхий болсон бол энэ дээр нь бол сайжруулаад явахд бол болохгүй юм байх байхаа л гэж бодож байна. Тодруулъя. Энэ нөгөө ерөнхий болчихоор ч юм хэрэгжиж өгдөг шүү дээ. Тэгэхээр одоо би ийм тодорхой санал хэлэх гэдэг л да. Одоо жишээлбэл төрийн байгууллагууд ялангуяа бизнес үйлчлдэг, иргэдэд үйлчлдэг, өөрөлд төрийн үйлчлэгийг хүргэдэг тэр байгууллагуудын одоо эрсдлийн индикаторуудын улирал болгон гаргаад тэр нь одоо ингээ бүр ил тод тэгээд тухайн байгууллагын удирдлага нь яг энэ чиглэлээр тэрнээс айдгүй ерөнхийдөө миний ажил, менежментийн ажил, манай байгууллагын ажил ерөнхийдөө нэг авилгал руу бас оруулах юм эрсдэл байгаа юм шүү гэдгийг бол одоо ногоон гэрэл тийм ээ улаан гэрэл, шар гэрлэр ингэж яадаг ийм тодорхой юмнууд л бас орсон байх хэрэгтэй байна л. Энэ талаар яасан юм бол хариулъя. Таны яг яриад байгаа асуудлуудыг яаж шийддэг юм бэ гэхээр нөгөө яг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг жил бүр засгийн газар баталж хэрэгжүүлж явах наривсан төлөв. Тэгээ тэнд яг хариуцах эзэнтэй яг энэ чиглэлд яг юу их ингээд эргээд яаж үнэлэх ингээд тэрэн дээрээ тусгаад явд юм лээ. Тэгээ бид нар бас яг ийм маягаар манай одоо авилгалын эсрэг хөлж байгаа засгийн газар төлөвлөгөө хэрэгжүүлнэ. Тэгэхээр бид нар тэрнтэй нь уялдуулаад хийж учраас гэхдээ энэ нэг их хурлын тогтоолын цэцлэг өргөн барьсан учраас тэн дээр засгийн газар одоо жил болгон баталж мөрдүүлэх төлөвлөгөөний асуудал энд байхгүй учраас бас тэр нь жоохон тэгж бүрхэг юм шиг ерөнхий юм шиг бас харагдаад иж магадгүй гэж бодож байна. Тэгэд энэ бол яг энэ хөтөлбөр батлагдсны дараа ингээд засгийн газрын нарийнсан төлөвлөгөөнд нь тусгагдаад явах юм аа. Яг үндсэн чиглэлүүд нь энэ хөтөлбөртөө тусгагдсан байж байгаа юм л да. Тэгээ улсын хурлын зүгээс бас хяналт тавих боломж нь бий л дээ энэ хөтөлбөрийнхаа хэрэгжилтэнд буруу хэрэгжүүлж гинэ, зөв хэрэгжүүлж гинэ гэдэг тайлан мэдээг нь аваад байнга орон дээр ярьдаг боломжууд бас байгаа.